Сайн байцгаана үзэгчдээ, та бүхэнд орой мэндийг хүргэе. Өнөөдөр бидний бэлтгэсэн мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Та бүхэн мэдээллийн товчхонд анхаарлаа хандуулна. Өнөөдөр дэлхийн нийтийн цусны донор өдөр тохиож байна. Өнөөдөр улс орон даяар эсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ. Улсын хэмжээнд он гарсаар 22 хүн усны ослоор амь алджээ. Улаан сумын сонгуулийн хэсгийн хороод бэлтгэл ажлаа хангаж байна. Эдгээр болоод бусад мэдээллүүдийн дэлгэрэнгүй анхаарлаа хандуулна. Дэлхийд даяар жил бүрийн 6 дугаар сарын 14-нд дэлхийн цусны донорын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. За энэ жилийн хувьд таны цус амьдрал бэлгэлэн өрөөндор бусдын амь насыг аварч тэдэнд амьдрал бэлгэлдэг донорууд тэдний цусны үн цэнийг олон түмэнд таниулахыг зорж байгаа юм а. За манай аймгийн нэгдсэн эмнэлэг эрүүл мэндийн газар, засаг даргын хамгийн газар, улаан загалмай хороо хамтран амьдрал бэлгэлэгч доноруудыг алдаршуулах арга хэмжээ өдрөлгийг зохион байгууллаа. Дэлхийд даяар жил бүрийн 6 дугаар сарын 14-нд дэлхийн цусны донорын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. За энэхүү өдрийн хүрээнд олон нийтийн аюулгүй цусан бүтээгдэхүүний талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх, сайн дураараа авлаггүйгээр цусаа бэлгэлж бусдын амь насыг аврах, буянтай үйлс нэгдсэн цусны доноруудад талархах зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагддаг. 2013 онд таны цус амьдрал бэлгэлэн өрөөндор бусдын амь насыг аварч тэдэнд амьдрал бэлгэлдэг донорууд тэдний цусны үн цэнийг олон түмэнд анхааруулахыг зорж байна. За өндөр хөгжилтэй орнуудад сайн дураараа цусаа бэлгэлэх нь буурай хөгжилтэй орнуудтай харьцуулахад нэлээд өндөр хувьтай байна. Тухайлбал 1000 хүн амд цус өгөлтийн тоо 36 байдаг бол буурай хөгжилтэй орны хувьд дунджаар 12 байна. За авлаггүйгээр сайн дураараа байнга цусаа бэлгэлдэг донорын цусан аюулгүй эмчилгээний өндөр үр дүнтэй цусны нөөцийг бий болгодог. Байнгын доноруудын дунд цусаар дамжих халдварын тархалтын хувь бага байдаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2020 он хүртэл бүх улс орныг сайн дурын авлаггүй цусны донороос цусны нөөцөө бэлддэг болгохоор зорилт тавина ажиллаж байгаа юм а. Өнөөдөр дэлхийн цусны донорын өдөр гэж байгаа. Энэ өдөр болохоор бүх нийтээр дэлхийд даяараа цусаа бэлгэлэгч доноруудыг алдаршуулан магтаж, тэднийг одоо сурталчлах, донорынхаа эргээг өргөдгөх чиглэлээр ажил хийгддэг. 2004 оноос хойш манай Монгол улс энэ дэлхийн донорын өдөрт нэгдэж, улаан загалмай болон цусаа авж байгаа цусны төвүүд маань энэ өдрийг тэмдэглэж эхэлсэн байгаа. Тэгэхээр энэ өдрийн хүрээнд манай тодорхой төлөвлөгөөт ажил зохион байгуулж ажилладаг. Тэгэхээр энэ өдөр бол дэлхийн доноруудын өдөр учраас одоо энд өдрлөгийг зохион байгуулж байна. Аймгийн нэгдсэн эмнэлэг, улаан загалмай, эрүүл мэндийн газар, аймгийн засаг даргын хамгийн газар нийлээд. За тэгээд энэ өдөр хамгийн гол нь бид нар юу яадаг вэ? Дэлхийн одоо цусаа бэлгэлж байгаа доноруудын энэрэнгүй, авлаггүй ийм сайн үлсийг сурталчлах ийм аян явагддаг. Тэгээ энэ өдөр хүрэлцэн ирсэн болно. Бүх цусаа бэлгэлэгч доноруудаа энэ өдрийн баярын мэндийг хүргье. Өнөөдрийн байдлаар зөвхөн 62 улс 100% сайн дурын авлаггүй цусны донороос цусаа бэлтгэж байгаа бол 43 улс төлбөртэй болон төрөл төрөстэй доноруудаас цус авч бэлтцээр байгаа юм а. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас цус цуглуулах, шинжлэх, үйлдвэрлэх, хадгалах, түгээх асуудлыг үндэсний цусны алба болон харьяа байгууллагаар дамжуулан үндэсний хэмжээний бодлогоор зохицуулан ажиллахыг шаардаж байна. За аюулгүй чанартай цусан бүтээгдэхүүний стандартыг байгууллага бүрт мөрдүүлж хэвшүүлэхийг хууль эрх зүйн үүднээс зохицуулах хэрэгтэй гинэ. За 2004 онд дэлхийн улс орнуудын 60% нь цусны үндэсний хэмжээний бодлоготой байсан бол 2008 онд 75% болж өссөн. За дэлхийн улс орнуудын 58% нь цус хэлбэлтийн чанар аюулгүй байдлын тухай тодорхой хуультай байгаа юм а. Цусны донорын дэлхийн өдрийг цус сэлбүүлж амь насан аврагдсан хүмүүсийн түүхийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нэвтрүүлэн үүгээр дамжуулан байнгын доноруудыг үргэлжлүүлэн цусаа бэлгэлхийг нь дэмжих, эрүүл чирэг залуучуудыг цусаа бэлгэлэн бусдын амь насыг аврах хүмүүнлэгийн улсад нэгдэхийг дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас уриалж байгаа юм а. Би 1975 оноос хойш 38 дахь жилдээ 102 удаагийн өгөлтөөр 44 литр 200 г цусаа өгсөн. 90 удаа цус өгсөөр бол хүний эрүүл мэндэд гарах өөрчлөлт байхгүй. Эмэгтэй хүн бол 3 сард 1 удаа 400 г цус, эрэгтэй хүн 2 сард 1 удаа 400 г цус өгөх нормтой. Энэ стандартаараа өгж байгаа өгсөн нөхцөлд бол тэр нь эрүүл мэнд ямар нэгэн харьцах зүйл байхгүй. Харин цус маань төлжөөд, харин үйл ажиллагааг сайжраад би эрүүл мэндийнхээ сайнаар нөлөөлдөг. Ер нь энэ хүндэт донор болсныг энэ ач холбогдлыг гэрүүлийн донор өрхөгдөлтэйгээ нөхөртөөгөө би донор өгдөг. Донор маань яг зүгээр цусалдалтын өвчний улмаас сүүлийн жилүүдэд өгөхгүй байгаа. Ер нь цаашдаа бол ер нь донор байхын ач холбогдол бол маш их өргөн хүрээтэй. Одоо сүүлийн үед бол одоо 2014 оны 1 сарын 1-ээс Монгол улсад донорын хууль гарч одоо донорын арга хэмжээг үнэхээр өндөр өргөж Монгол улсын донорын одоо хуулиуд бол аршаас үйлдэлд
энэ төлөвлөгөө амраах, эмчилгээнд явахад энэ төлөвлөгөө амраах гэд үзэх эмчлэх ийм их чухал заалтууд орсон. Тэгээ донорын арга хэмжээ бол аж холбогдол өргөн цаашдаа бол олон залуу доноруудыг эсвэлэх үйл ажиллагаанд идэвхтэй оролцож явна гэж чинь. Дэлхийн цусны донорын өдрийн үндсэн зорилго нь улс орнуудын нийт хүн амыг цусаа бэлгэлж донор болохыг уриалж донорын тоог нэмэгдүүлэх, цус сусан бүтээгдэхүүний хэрэгцээг аюулгүй цус сусан бүтээгдэхүүнээр хангах зорилготой юм. За аймгийн улаан загалмай хорооноос хүндэт донор, ачтан донор, инэрэнгүү доноруудыг шалгаруулж энэ өдөр шагнаж урамшууллаа. Нийт доноруудад дэлхийн цусны донорын өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр бол яг 6 сарын 14-нд дэлхийн нийтээрээ донорын өдрийг тэмдэглэдэг байгаа, цусны донорын өдрийг. За энэ баярыг бас манай нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн газар, улаан загалмай маань бас хамтран бас тэмдэглэж байна. Энэ баярын өдрөөр манай улаан загалмай байгууллага маань бас өөрийн бүлээн цусаа бусдын амь насны төлөө бэлгэлж байгаа донорудаа бас шагнаж урамшуулсан байгаа. За үүний хүрээнд бид нэр инэрэнгүү донор 4 хүн, за тэгээд ачтан донор 3 хүн, за тэгээд хүндэт донор 2 хүн гэсэн ингээд нийт 9 хүнийг шагнаж урамшуулсан байгаа. За инэрэнгүү донорыг бол ерөнхийдөө 5-аас дээш одоо цусны бүхэл хэсгээ бусдын амь насны төлөө авлаггүйгээр бэлгэлсэн хүмүүс маань авдаг байгаа. За харин ачтан донорыг бол өөрийн бүхэл цусаа 20-оос дээш удаа авлаггүйгээр бусдын амь насны төлөө бэлгэлсэн хүмүүс авдаг байгаа. За хүндэт донорыг бол 30-аас дээш удаа одоо өөрийн бүлээн цусаа бусдын амь насны төлөө бэлгэлсэн хүмүүс маань ингэж авдаг. Тийм ачтай буянтай хүмүүст маань өгдөг цол тэмдэг байгаа. Манай оронд 2004 оноос хойш эхлэн дэлхийн цусны донорын өдрийг тэмдэглэж байна. За энэ жил 6 дугаар сарын 14-ний өдөр улс орон даяар дэлхийн цусны донорын өдрийн хүрээнд олон талд арга хэмжээг зохион байгуулж иргэдийг сайн үүснэгдэхийг уриаллаа. Тусад цусаар дутаж буй тэрэл хүнд би цус хаан бэлгэлж тусалдаг тэнгэр газрын дунд амьдрах сайхан байдгийн ба хүндэт одон медаль хүрдэгтэй би бахархдаггүй хүний амнаас орсондоо би баярлалаа би цусны донор баярлалаа. Дараагийн мэдээг танилцуулъя. Элсэлтийн ерөнхий шалгалт нь өнөөдөр буюу 6 дугаар сарын 14-өөс 6 дугаар сарын 16-ны хооронд зохион байгуулагдах юм. За манай аймагт энэ жилийн хувьд нийтдээ 1300 гаруй төгсөгчид элсэлтийн ерөнхий шалгалтанд хамрагдаж байна. За шалгуулагчдыг бичиг баримтаа орхих, цагаасаа хоцрох зэрэг асуудлууд гаргаж байгааг анхаарууллаа. За элсэлтийн ерөнхий шалгалт нь Улаанбаатар хотын цагаар эхэлж байгаа гэдгийг шалгалтын комисс шалгуулагчдад анхаарууллаа. Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдрөөс эхэлж байна. За энэ жилийн шалгалт 6 дугаар сарын 14-өөс 16-ны хооронд болно. Энэ жил математик, физик, хим, даалгаврын гүйцэтгэх хугацаа 100 минут, монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газар зүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн гүйцэтгэх хугацаа 80 минутаар тогтсон. За энэ нь ерөнхий боловсролын сургууль төгсөж буй шалгуулагчид элсэлтийн ерөнхий шалгалтын байр, анги, танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан шарангийн хуудсыг шалгалт эхлэхээс өмнө өөрийн харьяа боловсрол соёлын газраас дамжуулан сургуулаараа хүлээн авч шалгалтанд орох юм а. За харин өмнөх оны төгсөгчдийг 6 дугаар сарын 5-наас нэгдсэн журмаар тарааж бүртгэлийн хуудсыг баталгаажуулсан байна. За манай аймгийн хувьд энэ жил 1300 орчим хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалтыг өгч байгаа юм а. Ерөнхий шалгалтын хувьд бол одоо энэ жил 8 дахь удаага улс дээр зохион байгуулагдаж байна. Анх зохион байгуулагдчихсан үед бол одоо шалгуулагч хүүхдүүд, эцэг эхчүүд, оролцож байгаа багш нар, зохион байгуулагч нар бүгд тодорхой ойлголттой туршлагатай болчиход байна. Увс аймгийн хувьд бол энэ жил 1500 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байгаа. За үүнээс бол яг энэ онд ерөнхий боловсролын сургуульд өгсөн 1300 хүүхэд байна. За хамгийн олон одоо шалгуулагчтай хичээлбэл математикийн хичээл байна 1302 хүүхэд шалгал гэж бүртгүүлчихэд байна. За өдөөс өмнө өглөө шалгалт эхлээд орос улсын хичээлээр эхэлсэн 86 шалгуулагчтай байсан. Үүнээс одоо 79 нэрж шалгалтанд орлоо 7 хүүхэд. Одоо тодорхой шалтгаантай байсан байдгүй хоцорсон байна. Одоо бол яг химийн хичээлийн шалгалт эхлээд сэдв даалгаврууд задраад шалгалтын танхим руу дөнгөж сая орчихлоо. Химийн хичээл дээр 540 шалгуулагч шалгуулахаар бүртгүүлчихэд байж байна. Яг зөв жилийн жилд шалгалтын сэдв даалгавар задарлаа гэж одоо их байх хэмжээний яриа гархан гарч л байдаг. Тэгээд нотлогдсон зүйл бол байдаггүй. Угаасаа сэдвийн одоо нууцлал задрах тийм одоо ямар ч үндэс байхгүй. Учир нь сэдв зохиож байгаа багш нараа бид нар тодорхой нууцлалын гэрээтэй ажиллаулдаг. Тэднийг бас тусгай журмаар одоо тусгаарладаг, постнд гаргадаг. Одоо цаг цагийн хамгаалалттай гар утас интернетийн хэрэглэнээс бүрэн тусгаарлагдсан орчинд ажиллаулдаг. Тэгээд тэр багш нар маань ч гэсэн шалгалт дууссаны дараа одоо энэ жил чи 16 шалгалт дуусна. 16-ны орой тусгаарлалтаасаа постноосоо буу.
ингэж одоо нууцлалыг хангадаг энэ бол ерөөхдөө зөвхөн манай жишээр нь ийм байдлаар нэгдсэн журмын шалгалт зохион байгуулалт дэлхийн айлч оронд хэрэглэгддэг одоо ийм арга загваралтай. За одоо тэгээ манай вебсайт интернет тэр манай вебсайтаар байршуулцдаг. Тэгээд 7 сарын 1-ний өглөө бүгд л одоо вебсайт руу ороод өөрийнхөө дүн оноог болоод тухайн шалгалт өгсөн хичээлээр хаана хэддгээр байранд чагсаж байгаа чагсаалтаа харахгүй юм. За шалгалтын хуваарийн хувьд өнөөдөр үе 6 дугаар сарын 14-нд орос хэл, хим, англи хэл гэсэн хичээлүүдээр шалгуулагчид шалгалтаа өглөө. За маргааш үе 6 дугаар сарын 15-нд Монгол Улсын түүх, математик, биологи, монгол хэл гэсэн хичээлүүдээр шалгалтаа өгнө. За 6 дугаар сарын 16-нд газар зүй, нийгмийн тухай мэдлэг, физик гэсэн хичээлүүдээр шалгалтаа өгөх юм а. Шалгуулагчдад анхааруулж хэлэхцүүлгүүл юуны урд 4 материалтай ирдэг. Аттестат, бүртгэлийн хуудас, шар хуудас, иргэний үнэлэх гэсэн. Тэгээ энэ материалууд зарим нь орхиж ирж байна. Зарим нөхдөд бүр их олон материалтай ирж байна. Хувийн хэрэгэ барьчихсан ирэх юм. Суурь боловсролын гэрчлэгээ барьчихсан ирж байна. Тэгэхээр энэ дурдж байгаа 4 материалыг бол нэлээд эртнээс зарласан. Энэ 4 материалаа бас барьж ирмээр байна. Мөн хоцрох тохиолдол бас нэлээд ажиглагдж байна. Шалгалтын байран дээр цаг 30 минут өмнө ирсэн байх ёстой. Тэгээ шалгалтын байр бол шалгуулагчдыг танхимаар нь чагсаагаад цагийн өмнө оруулж байгаа. Ийм учраас хоцрох одоо энэ байдлыг бол огт гаргаж болохгүй гэдгийг хэлэх шаардлагатай байна. За шалгалтын комиссиас нийт шалгуулагчдыг үндсэн 4 материал болох аттестат, шар хуудас, бүртгэлийн хуудас, цахим үнэмлэхтэйгээ шалгалтанд ирэх бөгөөд өөр илүү материалын шаардлага байхгүй. Мөн шалгалтууд нь Улаанбаатарын цагаар эхлэх бөгөөд цагтаа шалгалтанд орох. Мөн шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө ирсэн байхыг хатуу анхаарууллаа. За он гарсаар улсын хэмжээд усны ослоор 9 аймгийн 12 сум нийслэлийн 3/4-т 19 удаа усны осол гарч 5 хүүхэд 17 том хүн нийтдээ 22 хүн амиа алдсан байна. За иймээс аймгийн онцгой байдлын хилцээс иргэдийг аял зугаалгаар явахдаа болзошгүй аюулаас сэрэмжилж байхыг анхаарууллаа. 2013 оны 6 дугаар сарын 10 буюу өнөөдрийн байдлаар усны ослын тохиолдол 9 аймгийн 12 сум нийслэлийн 3/4-т 19 удаа гарч 5 хүүхэд 17 том хүн нийтдээ 22 хүн амь насаа алдсан харамсалтай мэдээлэл байгаа юм а. За аймгийн ус цагур оршин шинжилгээний ядланаас ирүүлсэн мэдээгээр 6 дугаар сарын 15-нд нутгийн хойд хэсгээр 16-нд зарим газраар бороо, орон дуу цахилгаантай гэсэн байгаа. За салхи 15-нд говь талын нутгаар секундэд 12-с 14 м үрширүүлсэн. Агаарын температур уулархын нутгаар шөнөдөө 3-аас 8 градус, өдөртөө 15-аас 20 градус, бусад нутгаар шөнөдөө 7-аас 12 градус, өдөртөө 20-с 25 градусын дулаан байна гэсэн мэдээллийг ирүүллээ. За иймд нуур, гол морин, үер усны болзошгүй аюулаас сэргийлэх, хамгаалах ажлын хүрээнд дараах сэрэмжлүүлэг мэдээлэл аймгийн онцгой байдлын хилцээс ирүүллээ. За 2013 оны 6 сарын 10-ны байдлаар улсын хэмжээнд 9 аймгийн 12 сум нийслэлийн 3/4-т 19 удаа одоо усны ослын тохиолдлууд гарсан. Энд бол 5 хүүхэд 17 одоо том хүн амь насаа алдсан гэсэн мэдээлэл бол байгаа. Тэгээд өнгөрсөн жил ихэд одоо манай аймгийн тухайд бол мөн л одоо усны ослоор 7 хүн амь насаа алдсан ийм тохиолдол харамсалтай ийм тохиолдол гарсан. Тэгэд ойрын хугацааны цаг агаарын нөхцөл байдлын тухайд гэвэл аймгийн ус цагур оршин шинжилгээний албанаас авсан мэдээллээр 15-аас 16-ны өдрүүдэд бас бороо хуртаа, дуу цахилгаантай гэсэн ийм мэдээллийг манайд ирүүлсэн. Ийм учраас бид нар бас аймгийн онцгой байдлын хилцээс дараах одоо сэрэмжлүүлгүүдийг нийт ард иргэдэд өгч байгаа. Одоо ялангуяа энэ аюул зугаалгаар одоо явахдаа тийм ээ цаг агаарынхаа нөхцөл байдлыг мэдж аюулгүй байдлаа хангаж явах хэрэгтэй байна. За мөн бага насны хүүхдийг одоо гол мөрөн дээгүүр одоо хараа хяналтгүй орхих ийм энэ дээр бас анхаараач гэдэг ийм зүйлүүдийг хэлье. Мөн л одоо нуур гол мөрөнд одоо зугаалахдаа хүмүүс нөгөө гудас тийм ээ одоо дугууны дотор хаймар хийлээд одоо энээс болоод одоо эрсдэг ийм тохиолдлууд бас урд нь бас удаа дараа гарч ирсэн. Иймэрхүү зүйлүүдийг бас хэрэглэхгүй байгаа ч гэдгийг бас нийт ард иргэдтэй бас анхааруулж хэлхийг хүсэж байна. Тэр нь он гарсаар Ус аймгийн хувьд одоо усны аюул осол хэр гарсан хүн амь насаа ирсэн тохиолдол гарсан. За манай аймгийн тухайд бол тийм асуудал бол гараагүй. Өнгөрсөн хавар бол шар усны үер бол болсон тийм ээ. Бүгдээрээ мэдж байгаа. Манай 6 дугаарагийн нутаг дэвсгэрт. Тэгээд бид нар бас тухайн өрн одоо холбогд гарга хэмжээг мэрэгжлийн байгууллагууд
Улаангомс сумтайгаа бас хамтарч авч хэрэгжүүлсний үр дүнд бас хохирол багтаа ингэж даван туулсан ийм асуудал байгаа. За манай аймгийн хувьд өнгөрсөн жил усны осол 3 удаагаш 7 хүн амь насаа алдсан харамсалтай мэдээлэл байгаа юм. За иймээс иргэд дулааны улирал ирж байгаатай холбогдуулан аюул зугаалгаар явахдаа нуур цөөрөмд орохдоо өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангаж анхаарал болгоомжтой явахыг анхаарууллаа. Мэдээллийн хөтөлбөртэй хамтаа үзэгч танд баярлалаа. Дараагийн мэдээг танилцуулъя. Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуул болоход цөөхөн хэд хоног үлдлээ. За сонгуулийн бэлтгэл ажил орон даяар хангагдж байгаа бөгөөд өнөөдөр аймгийн сонгуулийн хорооноос Улаангомс сумын хэсгийн хороодын бэлтгэл ажилдаа танилцаж заавар зөвлөгөө өглөө. Аймгийн сонгуулийн ороо Улаангомс сумын хэсгийн хороодын ажил байдалтай танилцаж заавар зөвлөгөө өглөө. Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил ерөнхийдөө хангагдсан бөгөөд үлдсэн хугацаанд хийгдсэн ажлыг нягтлах, иргэдийг мэдээлэлээр хангах зэрэг ажлуудыг хийх юм байна. За манай 580-аад өрг 1490 гаруй сонгогч одоо санал өгнө. Ингээд өнөө маргааш одоо шилжилт хөдөлгөөн хийж дуусах учраас ард иргэд маань бас цагтаа ирж шилжүүлгээ хийж сонгуул эрхээ нээлгэж авахыг хүсэж байна. Ингээд одоо 2 цагаас талбай дээр өдөрлөг явагдана. Энэ дээр бас ирж шаардлагатай материалуудаа авч болно. Манай 88 дугаар хэсгийн хороо бол 11 дугаар багийн иргэд хамаарагдана. Ингээд тавьсан шаардлагыг биелүүлж бэлтгэл ажлаа хангаад явж байна. Дөнгөж сая тэрээс аймгийн сонгуулийн орооноос ирээд шалгалт хийгээ явлаа тий. Тэгэхээр ямар дүгнэлттэй гэж байна, юуг анхааруулж байна? Энэ байр талбайгаа одоо энэ баруун хаалган гоог байсан. Тэгээд энийгээ онгоолгоод одоо яг ээж өрнөр нь ажилдаа ороход бэлэн болоод байна. Одоо сонгуул болоход бас 10 хэд хоног дутуу шүү дээ тий. Тэгэхээр энэ хугацаанд бас ямар ажлууд хийгдэх вэ? За энэ хугацаанд өнөө маргааштай яриасаа шилжилт хөдөлгөөн хийгдээд ингээд 16-наас хаагдсан шүү дээ. Тэгээд сонгуул хүртэл бол яриасаа л ард иргэдтэй одоо асууж лавлах зүйлийг хэлж өгөх. Сонгуулийнхаа өдрийн бэлтгэл ажлыг чамбаг хийх ийм л ажлууд бэлдээд байна. За 83 дугаар хэсгийн хороондор нийт 2-5 дугаар багийн иргэд хамрагдж байгаа. Нийт одоо 1996 сонгогчоос өнөөдрийн байдлаар 27 сонгогч шилжсэн. 7 сонгогч бол шилжиж ирсэн байна. Тэгээ энэ шилжих хөдөлгөөн бол 16 хүртэл хугацаатай байгаа учраас нийт сонгогчдоос энэ 16-наас өмнө шилжүүлгээ хөдөлгөөнийг бол яаралтай ирж хэсгийн ороондоос бүртгүүлэх шаардлагатай байна. Одоо сонгуул болоход бас 10 хоног дутуу байна тий. Энэ хугацаанд ирнэ хэсгийн хороод маань ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна. За энэ хооронд бид нар хэсгийн хорооныхаа байрыг бол бэлэн болгох шаардлагатай. Манай энэ байрны хувьд бол 2 дугаар зөвсөр сургуулийн яг байранд бол 300 гаруй хүний сургалт хүүхэд нэгрийг хөгжүүлэх сургалтын технологи гэсэн ийм том сургалт болж байгаа учраас бид нар хичээлийнхаа 1-р байрны урд хаалгаар ороод бид нар 83 дахь хэсгийн хороо байрлаж үйл ажиллагаагаа тогтмол явуулж байгаа. Өглөө 8-аас орой 8 цагаар бид нар жижүүртэй тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа учраас энэ иргэдэд ямар нэгэн хүндрэл чирэгдэл гарахгүйгээр одоо ирж бид нартай харилцах болцоотой байгаа. Монгол Улсын сонгуулийн ерөнхий хороо өчигдөр үе 6 дугаар сарын 13-нд хуралдаж, ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд зарим ажлын хэсгийн мэдээллийг сонслоо. За тэдгээрийн дотор сонгогчдын нэрсийн жагсаалтыг нэгтлэн шалгах, давхардлыг арилгах ажлын явц болон сонгогчдын шилжилт хөдөлгөөний тухай, гадаадад байгаа иргэдийн саналыг авах ажлыг зохион байгуулж буй ажлын явцын тухай, сонгуулийн автоматжуулсан системийн бэлтгэл ажлын явцын талаарх ажлын хэсэг мэдээллийг тус Улаанбаатар хотноо хуралдаж ярьсан байна. За мөн хуралдаанаар мэдээллийн технологи шууд харилцаа холбооны газар болон Монголын залуучуудын холбооноос ирүүлсэн хүсэлтийг авч хэлэлцлээ. Монгол Улсын засгийн газрын тохируулагч агентлаг мэдээллийн технологи шууд харилцаа холбооны газраас Монгол Улсын сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн албан бичигт өөрөн холбооны оператор компаниуд буюу Mobicon Corporation, G-Mobile компани, Skytel компани, Unitel Group нь саналаа өгсөн сонгогч бүрд 1001-ийг шагнал болгоно өгөхөөс гадна үүдэн гарах зардлын асуудлыг өөрсдөө хариуцсан ажиллахаар болсныг мэдэгджээ.
Монгол Улсын сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаас ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгсөн сонгогчдыг урамшуулах энэхүү санаачлагыг дэмжив гэж сонгуулийн ерөнхий хорооны хэвлэл мэдээллийн төлөөлөгч мэдээлсэн байна. За дашрамдуулахад гадаадд суугаа монголчууд өнөөдрөөс эхлэн 16-ныг дуустал Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгч эхлээд байна. Хот улс нийлээд нийт 39 газар санал хураалт болж байгаа юм. Цагийн бүсийн байдлаас шалтгаалж сонгогчдын эрс одоогоор 8.8% буюу 552 хүн санал өгöd байна. Хилийн чанд дахь Монгол Улсын 39 дипломат төлөөлөгчийн газарт байгуулагдсан салбар комиссуудад нийт 6233 сонгогч бүртгүүлсэн. За иргэд энэ удаагийн сонгуулийн бүртгүүлийг очиж бүртгүүлэх шуудан, цахим шуудан, пакс ашиглан хийсэн бөгөөд өнгөрсөн жилийн улсын хурлын сонгуулиар гадаадад саналаа өгсөн иргэдийн тоотой харьцуулахад нэмэгдсэн үзүүлэлт байгаа юм а. Одоо зөв та бүхэн хэсэг хугацааны дараагаар мэдээллийн хөтөлбөр үргэлжлэлийг хүлээн авч үзнэ үү?